Улаанбаатар дүрслэх урлагийн 7 хоног үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус үзэсгэлэн өнөөдрөөс 5 дугаар сарын 30-ны хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнг дүрслэх урлагийн салбарыг олон нийтэд таниулан сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг юм. Улаанбаатар дүрслэх урлагийн 7 хоног үзэсгэлэнд 64 уран бүтээлч, өрг урлаг, уран баримл, уран зураг, гэрэл зураг, медиа арт бүхий нэн орчин үеийн 65 бүтээлээр оролцож байна. Мөн олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд амжилттай оролцсон уран бүтээлчид урилгаар оролцож байгаамаа. Монгол уран бүтээлчтэйгээ ингээд энд бас ингээд хамтарч бас их орондоо үзэсгэлэн гаргаж байгаад баяртай байна. Энэ үзэсгэлэнд усны тусгал сэдвийн энэ концептын дор хийсэн бас зургуудаар бас график ажлуудаараас орцлоо. Уран бүтээлчээрээ колоны бүгд германст ингээд бүтээлээр ингээд ажиллаад ингээд бас өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгээд бас нэлээд олон ийм арт вик одоо энэ урлагийн 7 хоног гэдэг бас Герман байна. Бас Европын олон өөр орнуудаас оролцож байсан л да. Энэ удаа бол онцлог зүйл бол энэ Монголдо одоо ингээд Улаанбаатарт бас энд оролцож байна. Манай хот ч өөрөө бас хүүтэн цаг агаар урт байдаг болохоор уран дулаан яг нөгөө сайхан уран дэлгэр цагтаага яг уяад ингээд урлагаар амьсгалсан нэг юм хотоо ингэж нэг төрлийн сонирхолтой өрмөц өнгө оруулах бол мэдээж хэрэгтэй байдаг аах. Тийм. Маш олон талын уран бүтээлчдэд бол мэдээж бас одоо уран бүтээлчдийн хувьд энэ чинь бас хүлээдэг. Тэгээд нөгөө заал талбайдаа тохируулаад юм хийгээд бэлддэг энтертейнмент болж байна л доо. Энэ одоо арт вик бол нэг л хэсэг нь. Нөгөө талдаа манай дүрслэг урлагийнхан бол маш олон улсын том биенналуудад ордог болсон. Энэ жилийн онцлог бол хамгийн гол нь одоо гаднаас Монгол уран бүтээлчд маань өөрсдөө буцаж Монголдо ирж өөрийнхөө уран бүтээлийг төрөвж байна. Хоёр дахь онцлог бол одоо яг энэ орон зайдад зориулаад уран бүтээлчд маань шинэ бүтээлийг хийж байгаагаараа онцлог байна гэж харж байна. Үзэсгэлэн Монголын урчуудын эвлийн арт галерей, арт спейс галерей, уран бүтээлчдийн нэгдсэн урлан гэсэн 3 объектын 4000 м талбайд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнг энэ сарын 30-ны хүртэл өн төлбөргүй үзэх боломжтой юм а. Мөн архитектурын салбарын уран бүтээлч залуучууд багаараа оролцож, кураторын багт ажилласан нь онцлог байлаа.